За өнөөдөр үүсэд байгаа шатхууны хомсдолтой холбоотой асуудал дээр бодлогын ерөнхий зөвлөлд бас оролдож, судалгаа хийж, холбогдох мэргэжлийн хүмүүсийг урьж мэдээлэл авсны үндсэн дээр бид нар ардчилсан нам өнөөдөр үүсэд байгаа асуудлууд дээр нэгдүгээрт бас шүүмжлэлтэй хандах байр суурийг илэрхийлж байна. Цаашид бид нар ер нь төр салбарын яам энэ шатхууны холбоотой асуудал, шатхууны нөөц хангамжийн асуудлаар богино дунд урт хугацаанд ер нь ямархуу бодлого баримтлах вэ гэдэг асуудал дээр бид нар бас ардчилсан намын байр суурийг тодорхойлох чиглэлээр ингээ ажиллаж байна. За нэгдүгээрх нь бол шатхууны хомсдлын асуудлыг бид нар яг цэвэр шатхууны хомсдол гэж үзэхгүй байна. Энэ бол төрийн бодлогын хомсдлын асуудал байна. Өөрөөр хэлбэл төр урт хугацаанд нэг нам урт хугацаанд өмнөхөө олонхоор засаглах үедээ зөвхөн шатхуунч гэлтгүй. Ер нь бол зах зээл дээр баримталж байгаа бодлого нь бодлогын алдаа буруу бодлого байсан учраас өнөөдөр энэ үр дагавар нь шатхуунаар илэрч байгаамаа гэдгийг илэрхийлсэн юм аа. За хоёр үндсэн асуудал дээр бид нэр шүмжлэлтэй хандж байгаа илэрхийлье гэж бодож байна. Нэгдүгээрх нь төр шатхууны үн тогтоох асуудал дээр зах зээлд нөлөөлөх байдлаар орж ирээд байна. Өөрөөр хэлбэл шатхууны үнийг тогтоохдоо төр хувийн хвшлэлийн хамтын ажиллагаан дээр тогтоосон үнийн бодлогын зөвлөл гэдэг байгууллагаар дамжуулаад төрийн шатхууны үн дээр нөлөөлж эхэлж байгаа. За энэ нь юу гэхээр нэгдүгээрт нь AE92 гэдэг бензин буюу яг иргэд өөрснийхөө машинаар өөрснийхөө шатхуун түгээх станцээр очиод өөрснийхөө алааснаас төлдөг тэр шатхууны үнийг хүчээр хямд байлгах бодлогыг энэ бодлогын үн тогтоох зөвлөл дээр тодорхойлоод байгаа. Эсрэгээр энэ компаниудаар учирж байгаа алдагдлыг дизель түлшин дээр нэмэлт байдлаар тусгаж яг эдийн засагт баялаг бүтээдэг тэр түлш. Өөрөөр хэлбэл яг одоо жишээ нь хүнс хөнгөн үйлдвэр дээр хөдөө аж ахуй дээр уул уурхай дээр явагдаад байгаа тэр дизелийн түлшин дээр үнийг нэмээд иргэд энийг халаасан дээр талхан дээр өргөр гэлээний бараа бүтээгдэхүүн дээр нэмэх байдлаар энэ үнийн бодлогод нөлөөлж байгаа нь энэ өөрөө одоо энэ гажиг буруу тогтолцоороо явуулаад байгаа. Үүнээс үүдэлтэйгээр зах зээл эрүүл биш болж эхэлж байна. Зах зээл эрүүл биш учраас A92 бензиний хомсдол импортын асуудлууд дээр импортлогчид одоо сөрөг байдлаар хандж эхэлж байна. Дараагийн асуудал нь болохоор стандартын асуудал байгаа. Ер нь бол төр стандартыг хянаад бус зүйлүүд дээр ер нь чөлөөтэй тавих шаардлагатай. Бусад тусгай зөвшөөрлүүдийг ч гэсэн төрөөс хяндаг тогтолцоог халах ёстой гэж үзэж байгаа. За стандартаар бол бид нар ийм ноцтой нөхцөл байдал руу орсон гэдгийг одоо энэ судалгааны үндсэн дээр илэрсэн дүгнэлтэн дээр тулгуурлаад мэдээлж байна. Асуудал юу гэхээр дэлхийн нийтээр ногоон хөгжил рүү, дэлхийн нийтээр эрүүл хөгжил рүү алхаж байхад бид яг сөрж алхаад байгаа юм шиг энэ нөхцөл байдал руу орсон байна. За тухайлбал бид нар Монгол улс 2017 онд стандартыг шинжилсэн. Энэ дээр дизелийн түлшин дээр 0216 2017 гэдэг стандартыг батлаад энэ нь евро 4, евро 3, евро 4, евро 5 цаашлаад евро 6 стандарт руу орох том алхам хийсэн ч 2020 онд ухарсан байна. Өөрөөр хэлбэл 2020 онд MNS 68 61 2020 гэдэг стандарт батлахдаа шатхуунд дизелд агуулгадах хөхрийн хэмжээг 200 дахин ухрах хэмжээ рүү аваачсан байна. За тухайлбал би тодруулж хэлье. Евро 5 гэдэг стандартын дизелд 1 кг түвшинд агуулгадах хөхрийн хэмжээ 10 мг байхаар стандартлсан байна. 10 буюу түүнээс бага байхаар. Гэтэл 2024 онд буруу ухралт хийсэн тэр 68 61 2020 гэдэг стандартад K2 гэдэг ангилал нэмж оруулаад 500-аас 1000 мг байх хэмжээнд стандартыг ухрааж оруулсан нь энэ өөрөө иргэд чанаргүй бензин хэрэглэх. Өөрөөр хэлбэл эндээс агаарт хуримтлагдах одоо бий болох хөхрийн давхар эслийн хэмжээ нь хорт төвшөнд очих энэ нөхцөл байдал руу ухралт хийсэн байна. Үүнээс улбаалаад одоо иргэдийн эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдлын асуудал дахиад дээр нь одоо орчин үеийн евро стандартын автомашинууд эвдрэх, автомашинуудын тэр яндан дээр байдаг катализатор буюу шүүлтүүр эвдрэх, шүүлтүүр нь энэ хортгийг шүүж чадахгүй хэмжээнд очиод агаарын бохирдолд нөлөөлөх хэмжээ рүү очсон байна. Тэгэхээр ийм асуудлуудыг өнөөдөр энэ төрийн буруу бодлогын үүднээс
одоо үүсэлтэйгээр одоо хүнд нөхцөл байдал руу оруулсан байна гэдэг юм дүгнэлтийг хийж байна. За нөгөө талдаа шатхууны нөөцийн хэмжээнүүдийн талаар бид нар бас зөв бодлого, зөв тайлбарыг хийх шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр төрөөс засгийн газраас холбогдох яамдаас шатхууны нөөц гэж хэлээд байгаа нь яг цэвэр сонгодог утгаараа бол энэ бол нөөц биш ээ. Өөрөөр хэлбэл шатхуу импортлогч, тээвэрлэгч, бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа хийдэг компаниудын агуулгын буюу шатхууны савны үлдэгдлийн дүнг нөөц мэтээр иргэдэд мэдээлээд байгаа энэ буруу ойлголтыг бид нар залруулах ёстой. За олон улсад бусад одоо хөгжилтэй орнуудын хувьд яадаг вэ гэхээр яг дайн тулааны юу, хил хаахгүй, янз бүрийн юм одоо халдварт өвчнүүдийн үед шатхууны импорт, шатхууны үйлдвэрлэл хомсцсон үед одоо авах арга хэмжээн дээр төр өөрийн гэсэн бэлэн байдлын аюулгүй байдлын нөөцтэй байх ёстой. Жишээ нь бүгд найрамдах Солонгос улсаар аваад үзэх юм бол төрийнх нь албан ёсны бэлтгэсэн нөөц нь 146 сая баррел буюу ойролцоогоор нэг 8.2 сая тонн хэмжээний нөөцийг жишээ нь төрийн дангаараа бэлддэг байх нь. Энэ нь тухайн улсын жишээ нь 200 хоногийн нөөц гэж одоо мэдээлсэн байх шээ. Гэтэл Монгол улсад албан ёсны төрийн нөөц өнөөдөр бараг байхгүйтэй адилхан тодорхойгүй байна. Гэтэл цаашлаад энэ нь бүр буруу бодлого руу явуулаад төр үн тогтооход оролцдог. Энэ нь зах зээлд нөлөөлдөг. Дахиад цаашаага төр бизнесийн байгууллагуудыг шатхуун нөөцөл гэдэг хэмжээр буруу зүйл рүү шахдаг. Дахиад энэ нь нөөцөд нь итгэхгүй байгаа учраас шатхууныхын савн дээр тоолор тавих хэмжээр рүү ийм буруу бодлого руу шахаж эхэлж байна. Тэгэхээр энэ бүх буруу бодлогоодыг бид нар шахаад цаашид энэ шатхууны салбарт дунд хугацаанд юу хийх юм бэ? Богино хугацаанд юу хийх юм бэ? Дунд хугацаанд юу хийх юм бэ? Урт хугацаанд юу хийх юм бэ гэдэг дээр бид нар арчилсан нам хэд хэдэн байр суурийг илэрхийлж байна. За нэгдүгээрх нь дунд хугацаанд бид нар өсөөгөө одоо зах зээлээ эрүүлжүүлээ, үнийн бодлогоо эрүүлжүүлээ, бодит байдалтай нүүр тулъя, энэ утгаараа үнийг чөлөөлж зах зээлийг эрүүлжүүлэх арга хэмжээг яралтай аваа гэдгийг одоо ардчилсан намаас анхааруулж байна. За цаашид богино хугацаанд дээр бид нар шатхууны хомсдлыг бууруулахын тулд шинэ их усруудыг бий болгох ёстой. Ийм учраас бид нар нийт импортынхаа шатхууны 97%-ыг нэг улсаас авж байгаа энэ хараатай байдлаас богино хугацаанд гарах ёстой. Бүгд найрамдах хятад ард улс, Солонгос, Япон, Сингапур мөн одоо Арабын орнуудаас бид нар шатхуу импортлох энэ ажлыг хуучин ардчилсан намын үед хийж исэн энэ алхмуудыг сэргээх шаардлагатай байна. За дунд хугацаанд бол бид нар мөн шинэ их усруудыг гаргаж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл цахилгаан машин, газын машинуудын хэрэглээд нэмэгдүүлэх энэ боломжийг одоо эрэлхийлэх ёстой. Цаашид бид нар цахилгаан машинуудын эрэлтийг нэмэхтэй холбоотойгоор цахилгааны шинэ их усруудыг гаргах ёстой. За мөн нефт боловсруулах бага дунд оврын үйлдвэрүүдийг бий болгох, энэ тусгай зөвшөөрлийг нээлттэй болгох, стандартын шаардлагын хангасан үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх энэ боломж руу одоо төр ажиллах ёстой гэж харж байна. За тэгээ урт хугацаанд бол бид нар евро стандарт руу чиглэсэн үйлдвэрлэл, импортын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх юм шаардлагууд үүсэж байна. Тэгэхээр энэ бүхний үндэс нь зах зээлийг эрүүлжүүлэх, үнийг чөлөөлөх, үнд төр оролцохгүй байх энэ асуудлыг хамгийн түрүүнд хийх шаардлагатай гэж үзэж байгаа.